За сайн байцгаана уу? Миний YouTube суух давтаа морил. За би шинэ бичлэг эхлүүлж байгаа да. Тун тата байна. Ойр бичлэг хийсэнгүү. За би өнөөдрийн бичлэгээр ямар бичлэг хийх вэ гэхээр охид бүсгүүчүүдэд хэрэгтэй. Ерөн өдөр тутмын бодолтыг яаж бас нэг арай нэг өөр тэгээд гоё санаа өгөх зорилготой байна. Тэгээд та нар маань миний одоо хийх байгаа зөвлөгөөнүүдийг бас туршаад хэрэгжүүлээд үзээрэй. За тэгээд хэдүүлээ бичлэг рүү орцгоё. За хамгийн эхлээд та нарт юу хэрэг болох вэ гэхлээр консилер. За энэ консилерыг яаж тавих вэ? За ерөнхийдөө энэ бичлэгний зорилго нь болохоор өдөр тутмын бодолтыг нь арай өөр болгоод нүрийг жоохон өргөх маягтай тийм бодолтыг та нарт зааж өгнө. Тэгээд өдөр тутамдаа бид нэр ерөнхийдөө л нэг ил хэвээ ингээд бодаад явдаг штэ. Тэрийгээ жоохон яаж гэрэл сүүдэр хөмсөг гэх мэтлэн тэрүүгээр яаж гоё арай өөр харагдаж болох уу гэдэг талаас нь би хэдэн зөвлөгөө гэх юм одоо арга бэлдсэн байгаа. Тэгээд за эхлүүлцгээе. Эхнийх нь хэдүүлээ одоо ерөнхийдөө өдөр болгон энтлийн нүүрэн дээр өдөр болгон ерөнхийдөө яаж боддгоо энтлийнхаа тал дээр болохоор одоо би яг заах байгаа арга хийгээд явъя. Ингээ хоёр тал нь харьцуулаад явбал илүү та нарт ойлгомжтой бас мэдэгдэх байх гэж би бодож байна. За бид нар консилерыг ер нь бол нүднийхээ ингээ доогуур нүднийхээ хөрөлтийг дарах гэж тавьдаг. За би одоо яг энэхийн нүрэн дээрээ яг өөрөө яаж боддгоо тэгж бодох чинь. За одоо би энэ тал дээр тавьчлаа. Одоо миний яг хэлэх гээд байгаа арга юу вэ гэхээр одоо консилерыг нүднийхэн доогуур тавина. Гэхдээ бас энэ тал руугаа ингэж тавьж өгнө. За тэгээд энийг одоо уусгаад. За. Хоёр тал ялгаатай харагдаж байна уу та нарт? Энэ жоох ингэж өрөх маягтай байгааз. За одоо энийг ярин яах вэ гэхээр одоо ингэ консилер тавьчих хэдүүлээ пудрээ юм мөнтөг пудр тавьдаг штеп. Ер нь бол өдөр тутамдаа мэдээж та нар зүгээр юм нунтаг биений өнгөтэй пудр тавьж байгаа. За энтлийнхаа нүрэн дээр биенийхээ өнгөтэй пудрыг тавья. За одоо энтлийн нүрэн дээр болохоор хэдүүлээ яах вэ гэхээр ийм та нарт ийм пудр хэрэг болно. Ийм цагаан өнгийн ийм цав цагаан өнгийн пудр. Энэ нь болохоор ийм бэж өнгөтэй байгаа шүү дээ. Миний та нарт хэлэх гээд байгаагаар болохоор энэ цагаан пудр та нарт хэрэгтэй. За цагаан пудр нь болохоор яадаг вэ гэхээр одоо энэ тал дээрээ энэ тавьсан консилер дээрээ цагаанаа тавьж өгнө. За яагаад цагаан пудр тавьж байгаа учир нь болохоор одоо энэ тавьсныгаа арай тодтгож илүү ингэж төгжиж өгж байгаа. Илүү ингэж наашаа төвөж ингэ харагдахад тусалж өгнө. Ийм өнгөгүй пудр тавьж байгаа жоохон өнгө нь ингээ буураад яг ингээд юу болчихдог байхгүй. Яг нэг жигд өнгөтэй одоо цагаан пудр тавиад өгөхөр энийг илүү тодтгож өгч байгаа. Тэг ингээд дээш ингэж гоё тодтгож хараад харагдаж байна. За эхний маань арга байлаа. За дараагийнх нь болохоор та нарт юу хэрэгтэй вэ гэхээр бар өнгийн сүүдэр хазар өнгөлөгч хэрэгтэй. За одоо энийг яаж тавих вэ гэхээр за би одоо та нарт ер нь бол өдөр болго ингэж тавьдаг гэдэг энэ талтын нүрэн дээр тавиа тий. За ийм байна. Сүүдрийг ингэж энэ хэсэгтээ тавьчлаа. За одоо болохоор миний энэлийн нүрэн дээр та нарт зааж өгөх сүүдрийг яаж тавих вэ гэхээр за сүүдрээ авлаа. Ийм тавшуу багсаар. За сүүдрээ аваад одоо яг энэ агааз энэ хэсэг дээр нэлийн дээшээ ингэж тавьж өгнө. За нэлийн өргөж өгсөн харагдаж байна уу? Та нарт мэдэгдэж байна уу? Ингээд дээшээгээ сүүдрээ ингэж тавьж өгнө гэсэн үг.
За сүүдэр маань болчлоо. За сүүдрийн ялгааг та нарт харагч байгаа гэж найдаж байна. Одоо энтлийг ингээд сүүдрээрээ хідүүлээ нүрээ өргөж өгч гинэ гэсэн үг. За одоо дараагийн юу болохоор одоо юм блаш аваад за ямар ч өнгийн блаш байж болно. Та нар өөрийнхөө нүүрэнд арьсанд тохирдог, таалагддаг блаш аваад за энтлих дээр блашыг бид нар инээж байгаад ингээ хацар дээрээ тавих хэвээр тавьдаг. Ер нь бол тавьдаг штэ. За тавилаа. За одоо миний хувьд болохоор энтлийнхаа нүүрэн дээр яаж тавих вэ гэхээр мөн адилхан энийг сүүдрэн дээрээ тавина. Дэш нь сүүдрийнхаа энэ цагаан хоёрын яг голоор л тавих гэсэн үг. Хэл өргөх маягтай ингээл. За ялгаа нь харагдчихна. Энтлээ ингэж өргөгдөж ийн. Энэ ихэд бидний байнгын болдог бодолт. За иймэрхүү байна. Та нарт хэрэгжүүлж болохоор санагдаж байна. Амархан байгаа зү тий. За дараагийн юу болохоор хөмсг. За би хөмсгөө энтлийнхаа хөмсгийг өөрийнхөө буддаг. Ерөнхийдөө бас охтууд маш байнга буддаг юугаар будаа тий. Энтлийн хөмсгөө тэгээд энтлийг ярын будчаад шилээд өгье. За энтлийн хөмсгөө будчихлаа. Одоо та нарт хэлэх байгаа зүйл маань яг вэ гэхээр та нарт юу болох вэ гэхээр хөмсгний саван тэгээд хөмсгний ийм гэл ийм мист хэрэг болно. Ямар ч хамаагүй мист. За яг хөмсгний саванг яг та будаг баригчтай мист цацвал илүү бас сайн байрна. Зүгээр ямар ч хамаагүй мист цацлаас илүү. За миний өнөөдөр хэрэглэж байгаа хөмсгний саван гэвэл ийм саван байна. Ерөнхийдөө байна би бас сүүлд хэрэглээд та нар манаас харсан байж магадгүй. За мист гэвэл энэ мистийг нь болохоор будалт дуусны дараа цацдаг будаг баригчтай мист байгаа. За энийг одоо ийшээгээ цацаад энэ цацхад болно. За цацаад мэдээж энэ хөмсгийнхээ багсаар аваад савнгаас жоохон аваад ингэж жоохон хатаад арай ч нэг бүр хатчихгүй нэг жоохон хатаах маягтай болгож жагаад хөмсгөн дээр ингээд төрөнд. Сүүлийн үед нөгөө бид нар бас хөмсгийг ингэж босгох гээд хим их хийлэгдэг штэ. Тэрнтэй л ер нь төстэй. Яг хөө хим хийлэхээр хөмсгний үсээгүй гинт тийм шиг надад санагдсан. Тэгээд би дахид нэг удаа хийлгэсэн. Тэрнээс хойш юусоо хийлгээгүй. Тэгээд ийм саван авсан. Энэ савн илүү бас нэг хөмсг гимтэхгүй. Тэгээд бас их дажгүй санагдаж байгаа л да. Бас савнгууд их зөндөө гарцсан байлээ. Та нар маань бас савн бас төвшөөд үзэхгүй юу? Хим хийлгэхэд нэг 50-60 илүү та тэгэл савнаас тэгэл нэг авсан байхад бол маш удаан хэлсэн мөлий. За нэг тиймэрхүү байна. За энийг хийдүүлээ босгоцгоо хөмсгөө. За юм байна. За тэгээ амар ялгаатай харагдаж байгаа зү. Энтлийн хөмсг бас ингээд дээш нь ингээд самжглаа бас нүрийг айгүй гоё өргөж өгдөг. Та нарт харагдаж байна. За ийм байна. Ийм болсон. Одоо энийгээ мэдээж хөмсгний дутуу хэсгийгээ би бодоо тий. Дутуу хэсгийгээ бас нөхөнгөө ингээд ийм гээл авч агаад та нар маань хөмсгний ийм багснаа нэлээд сайн ингэж чингэж агаад ингээд ташуулдаж ингэж өсийн зурж өгнө. За миний та нартай өгөх 3 дахь арга байлаа. Та нараа мэдээж тушаад үзээрэй. Энэхүү арга мэдээж хэрэгжин ямар ч хөмсгөн дээр
хэрэгжүүлж болно. Бүр амар хөмсгний ус багтай л биш үү? Багтай байсан ч гэсэн бараг л болно доо. За дараа нь хідүүлээ яах вэ гэхээр за одоо хідүүлээ нүдээ будцгаая. За би нүдний будалтан дээр бас нэлийн хөөрхөн юм бэлдсэн байгаа. Ямарс эхлээд хідүүлээ нүдний тэнэ тавьчих. За нүднийхээ суурийг тавихын тулд юм сагалгар үстэй багс аваад. За би тэнэ тавиад за тэн дээр бол нэг амар хилээд ах юм байхгүй. Хоёр нүдэн дээр тэнэ тавьчих. За би нүднийхээ тэнийг тавьчлаа. За одоо яах вэ гэхээр одоо энэхийнхээ нүдийг би яг будаатай. Энэхийнхээ нүдийг бид нар яаж буддаг бэлээ. За контра тавьчих. Контра ингээд за энэхийн нүдний контрыг тавьчлаа. Бид нар энэхийн нүдэн дээр контрыг бүгд тавьсан байгаа. За та нар нүдээ ерөнхийдөө ингээл контр тавиад ингээл ингэж тавьдаг байх. За одоо би энэхийн нүдэн дээр ямар контр тавих гэж байгаа вэ гэхээр бас нүрийг өргөж өгөх зорилготой контр тавьж өгнө. Тэгээд нүдэндээ тааруулаад та нар маань контрийнхаа үзүүрийн сүүл хэсгийг яаж л тавьж болно. За би болохоор өөрийнхөө нүдэн дээр тохируулаад контра ингэж тавина. Нүдээ ингэж их чулуун харж байгаад ингээд нэг зураас тавилаа. Доотлолт нь бас нэг зураас тавилаа. За ингэсгээд тэгээ энэ хоёрыг нийлүүлээд за одоо энэ нь ингээд ерөнхийдөө миний нүдийг жоохон дээш нь өргөж өгөх зорилготой ингээд зураас тавьсан байгаа. Одоо энийг нийлүүлээд хэдүүлээ бүдээ. Нөгөө зурааснуудыг нийлүүлсэн. За одоо энийг энэ контро хэдүүлээ ингээд бүтэн бол тавихгүй. Ингэж таллаж тавина. Тал дээр нь нүднийхөө за одоо харж байгаачлан бас өргөцсөн мэдэгдэж байгаад за нэг иймэрхүү байна. Одоо контрыг бол хэдүүлээ сүүл хэсгийн жоохон дээш нь өргөх маягтай ингээд тавиад өгөхөөр нүдийг илүү бас ийм дээш нь өргөж өгөө тэгээд бас урт руугаа бас контр тавиагүй болохоор илүү цэвэрхэн харагдаж өгдөг. За мэдээж өдөр тутмын бодлон дээр та нар маань энгийн тэгээд бас өөр бас бодож үзмээр санагдаж байгаа байх. Бас нэг л хэвийн өдөр болгон яг нэг бодолтой хийгээд тахаар хүн ерөө амар залхдаг. Тийм болохоор тэрэн дээр нь бас бодолтой бас жоох өөрчлөөд эсвэл арай өөрөөр ингээд бодоод гарах юм бол бид нар илүү их өөртөө ихтэй тэгээд илүү гоё сэтгэл хангалуун явдаг. Миний хувьд бол ер нь тэгдэг. Нүрээ арай илүү өөрөөр бодцохаар ч юм өөр өнгийн тэн тавихаар ч юм ямар нэгэн зүйл минь өөр байхаар илүү тэндээс гоё мэдрэмж авдаг. Тийм болохоор та нар маань ч бас тэрхүү мэдрэмжийн мэдрээсээ бас өдөр тутмынхаа бодол жоохон өөр хийгээд өөртөө ихтэй яваасаа гэсэндээ эдгээр аргуудыг би бэлдсэн байгаа. Та нарт маань тэгээд мэдээж таалагдаасай. За одоо дараагийнхан маань болохоор хэдүүлээ сормуса наан. За сормуса болохоор би буканал лашсыг наах чинь энэ сормусны номер 2 гэдэг сормус нь. За би энэний нүдэн дээр ингээд сормус наах чинь энэ сормусыг наалаа. Мэдээж энэний нүдэн дээр бас аргаа хилж өгнө. Эхлээд үтсэн талаа наач. За сормус аваад цавуугаа аваад энэхээ сормусыг наацсан. За ямар сормус наавал илүү зүгээр вэ гэхээр одоо урт руугаа богиносоод хойшоо жоохон
жоох уртсан ч юм уу тиймэрхүү сормос байвал зүгээр. Тэгээд бүр илүү бас амар урт бол байгаад хэрэггүй. Naturally тийм сормос байвал ер нь бол энэ Bucana Lush-ийн номер 2 бол ерөнхийдөө бол яг болж илээ. Хаашлаад ерөнхийдөө юм жижигхэн болгооч нь. За одоо энэ урт сормос нь ингээд жижигхэн сормос нь нэг иймэрхүү хэмжээтэй жоохон хуваагаад яг бас дундуур нь бас хуваахгүй юм байна шүү заа юу. Ингэсгээ жоохон эндээс хэдэн сантиметр 1 сантиметр арай 1 сантиметр тэгэж хуваагаад иймхүү талын хэдүүлээ энгэлтийн нүдэн дээр наанаа. За ингэж байгаа учир нь яагаад вэ гэхээр илүү хөнгөн тэгээд илүү бас юу харагдана. Нэг том сормос наачаа та нар тэгж харагдаж байна. Нэг л их юм дэрвийгээл нэг л хүнд харагдаж байгааз. За одоо энийг наагаад хэдүүлээ харцгаая. Яаж харагдах нь вэ? За мэдэгдэж байна одоо ингээд хөнгөн тэгээд бас ингээд нүдийгээ өргөж өгсөн харагдаж байна. За энэлийн нүд нь болохоор юм байна. Одоо энэлийн нүдээ бол ингэж будаарэ гэж би танарт хэлж байгаа шүү дээ. За сормос нүдний контурны хувьд бол нэг иймэрхүү байна. Тэгээд одоо энэ доотлынхан зохийг бас будаад өгөх хэрэгтэй. Доотлын зохийг нүднийхэн зохийг бас том харагдуулж бодож болно. Бидний зохин дээр нэг ийм байдаг штэ. Энийх нь яг энэгээр ингээд тодруулаад зураад өгч болно. Тэгвэл бас зохин илүү том харагдаж болдог. За нэг юм байна. Ялгаа нь харагдаж байгаа баг. Доотлын сормосыг бодоод. За ерөнхийдөө миний бодолт маань дуусах гэж одоо уруулаа бодоод болоо. За нэг юм байна. За одоо хэдүүлээ уруулаа яаж бодох вэ гэхээр биш дээ. Тэгээд та нарт ийм хэрэг болно. Энийг амрандаа ингэж хийж агаад уруулаа болно. За ингээд та нартай өнөөдөр бэлдсэн зүйлсээ би бүгднийг хийчлээ. Тэгээ та нарт маань хэрэг болж магадгүй гэж найдаж байна. Тийм болохоор та нар маань туршаад үзээрэй. Турших юм бол намайг бас таглаад ийм бас ингээд надад хэлээрэй. Туршиж үзсэн хүмүүс нь. За. Дүүлээ. Надад бол би ерөнхийдөө өдөр тутамдаа яг энэлийн ингэж нүдэ бодсон шигээ удаад ерөнхийдөө явдаг байгаа. Тийм болохоор та нартайгаа бас хуваалцахыг хүссэн. Та нар маань сурвал бас надад бас таалагдана. За тийм байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Тэгээд subscribe дарахаа мартваа. Бас бичлэг маань таалагдах юм бол лайк дараад намайг дэмжиж өгөөрэй. Тэгээд баярлалаа. Энэ хүртэл бичлэгийг минь үзсэн та нартай маш их баярлалаа. За bye. Bye bye. Bye bye.